Гэрлээ бол хоёр хүүхдээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж буй өрх толгойлсон эмэгтэй. Тэр бусдын адил эгэлжирийн 50 амьдралыг мөрөөдөн дүү тулгаагийнхаа дэмжлэгтэйгээр хүүхдүүдээ юугаарч дутаахгүйгээр өсгөхийн төлөө өдөр бүр хичээн зүтгэн. Гэвч энэ гэр бүлд аавгийнх орон зай үргэлж дутагдж байлаа. Амьдралынхаа энэ хоосрол донд гэрлээ пүрвэгийнх дулаахан халамжтай залуутай учирч хайр сэтгэлийн холбоо үүсгэв. Гэвч хоосон орон зайг хайр гэж андуурсан гэрлээгийн сонголт хүүхдүүдэд айдаст автуулна. Хуурмаг дүүрэ нуран унахад их хүний дэсвэр үнэнтэй нүр тулах мөч ирлээ. Амьдралын өнгө уран сайхны киног DDS Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Маргааш манад хүрээ тэрий. Чамаагаар танилцуулъя. Дээрэн бодоолаа л та. Дүүгээс чинь санаа зовоод ах юм. Хамтран хамт явж байгаа хүн хий. Өргөн ч нү. Чи энэ гэрээ эзэн юм шүү. Чи яах гэж ирж бидний амьдралд гай болоод байгаа. Гэтэ чи аав нүргэдэх үү? Тэр хүн бит хоёрыг айлгаад байна. Би чамд итгээд бүх мөнгө өгсөн. Чи яаж чадчихна? Ваач. Энэ хоёр хүүхд чи яаж зовж байгааг мэдж байгаа мó? Яа. Би авсан. Эцэг хаймыг яага би өөрөө мэдээ. Чамд яг юу нь болохгүй юм бэ ихчээ? Чи яагаад хүүхд санаад байгаа? Миний охины буруу гэж юу байсан юм? Нэг сар намайг энэ байж хаад. Нэг залахгүй байгаа улсууд миний хэрэг гарна гэж юу ах вэ? Аа дамнаас гарч байгаа муу өвчин хэрэгждэг юм шүү. Одоо явчих. Тэд юу тулгаа ирэх удгүй шүү дээ. Чи л хүүхдүүд утгатаад идэх болохос байлаа. Арих тарсуугаад чихнээ сонхоо байдаг нүггүй юу? Ахаа дээрээ амбууч. Тэгээ чи яах юм? Цагтаад үгүй. Хүүхдээ чадтаа. Та гэртээ ирж болохгүй. Та юу ямар хүнтэй амьдарч байгааг мэдж байгаа. Тэгвэл та намайг тэр ахаар өнөөдөр тасруулаарай. Надад маш их сайн. Би ч бас тэрэндээ үнэхээр сайн. Хамгийн гол нь 90 сар байна гэдэг чинь том аз жаргал واخгүй юу? Байгаль зүйлтэй бүгдээрээ сэтгэл хангалуун амьдрал шүү. Амьдралын өнгө бодит амьдралаас сэдэвлэн бүтээв. 1-р сарын 20-оос DDS Univision Look TV-гийн видео сангаас хүлээн авч үзнэ. Энэ удаагийнхаа бичлэгээр трейлер төрлийн 2020 оны Captive киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Лили охин хүчрхийлэгч аваасаа болоод гэрээсээ зугтаахаар шийднэ. Тэрээр найз залуу нийлийнхээ хамт ой модоор явж тэр хоёр завсарлага авахаар зогсов. Тэд амарч явах үед Лили эцэг эхээ санаж хийж байгаа үйлдэлдээ эргэлзсэн тэдэн рүү залах талаар бодлоо. Гэсэн ч нийл түүнийг болиулж өөрсдийгөө буцаж очих ёсгүй гэдгийг хэлнэ. Ингээд тэд цааш явсаар орой болоход ус нь дуусах ба гэгээд асарч байгаа тул цааш явхаа болохоор шийдэн майхнаа барихаар шийдэв. Лили майхнаа барьж явах хооронд нийл ус олохоор явлаа. Лили майхнаа барьж дуусаад майхандаа сууж байхдаа нийл утсыг нь аваад явсныг ойлгоно. Тэрээр нийлийг эргэж ирэхийг шүнжэнгөө хүлээсэн ч тэрээр эргэж ирсэнгүй. Өглөө Лили ганцаараа явахаар шийдэж тэрээр ой дундуур явсаар нэгэн байшин дээр хурж ирлээ. Түүнд Эван гэх хэрэгтэй хаалга тайлж өгөх ба Лили түүнээс утсыг нь ашиглаж найз залуу руугаа залгахыг хүснэ. Гэтэл гэнтл Эван түүнийг дотгошоо орж шүршүүрт ор хэмээн шаардахад Лили ямар нэгэн зүйл биш байгааг ойлголоо. Гайхсан Лили босго даван гарч бодлоо өөрчлөхөөр шийдэв. Гэсэн ч Эван түүнийг явуулахаас татгалзаж түүнийг буцаагаад байшиндаа оруулах нь тэр. Эван түрүүнд гаргасан аашиндаа Лилигээс уучлалт гуйхад Лили түүнийг асуудалтай нэгэн гэдгийг ойлгож эхэлнэ. Тэрээр ямартай ч явахыг оролдоход Эван түүн рүү хашгирч түүнийг чирсээр нэгэн өрөөнд оруулав. Түүнийг хүчээр өрөөнд оруулсны дараа Лили хан дээрээс сургаггүй алгуулсан хүмүүсийн сонины хайчилбаруудыг олж харлаа. Айдас түүнийг нөмрөн авч Лили Эванаас өөрийгөө хамгаалах зүйлсийг хайж эцэст нь алах болно. Гэтэл илт уралсан Эван түүний гараас алхахыг нь авч Лилиг өрөөнөөс гаргах тухай бодлоо өөрчлөв. Эван түүнийг өрөөнд орхин гарч
гэрийнхээ хамгаалалтын системийг идэвхжүүлэн байшингийнхаа бүхэл гарцыг битүүмжиллээ. Хэсэг хугацааны дараа тэрээр Лили дээр дахин ирж идэх юм санал болгоод түүнийг шүршүүрт ор гэж хэлнэ. Айж эргэлзсэн Лили түүнээс өөрийг нь явуулахыг гуйсаар. Эвэн түүнийг гүйлтийн замтай өрөөрөө чирч аваачин ямар ч шалтгаангүйгээр үүнийг ашиглах хэрэгтэй гэж хэлв. Маргааш нь Эван өглөөний сонинг унших ба Нийл Лили хоёрыг алгуулсан мэдээ нийтлэгдсэн харагдана. Эвэн Лили дээр дахин ирэхэд Лили өөрийг нь явуулаач хэмээн дахин гуйсаар. Энэ удаад ч Эван түүнийг үл тоомсорлож ялахын тулд бэлтгэл хийх ёстой гэж хэлв. Яг юунд ялах нь тодорхой бус. Өдөр өнгөрч нэг орой Эван Лилид хэвтэх гудас болон идэх зүйлс өгнө. Дараагийн өдөр нь Эван өрөөнд дахин орж ирээд Лилиг бэлтгэлийн гудсан дээр хэвтхийг хүсв. Гайхмар нь Эван түүнийг гэдэс таталт хийхийг шаардлаа. Гайхсан Лили хэлснээр нь хийдэгч гинэт өөрийнхөө аавын хүчрхийлэгч зан авирыг нь санан Эваныг жийхэн тэр. Гэтэл Эван зүгээр л Лилиг ганцааранг нь орхиод гарна. Оройн Эван буцаж орж ирээд гэдэс таталтаа хийж дуусгасан тохиолдолд оройн хоол өгнө хэмээн шаардлага тавив. Улмаар үлсэж байгаа Лили түүний хэлснээр нь гэдэс таталт хийж эхэллээ. Эцэст нь Эван хэлсэн үгэндээ хүрч тэрээр Лилиг оройн хоолны ширээний ард суулгана. Энэ үед Эван Лилиг ямар нэгэн шалтгааны улмаас Кэтрин гэх нэрээр дуудав. Лили одоохондоо чимээгүй өнгөрч юу ч болоогүй мэтэ дүр эсгэж байхдаа зүгтаахт нь хэрэг болох зүйлс хайн эргэн тойрноо ажигласаар. Тэгээд Лили ширээн дээр байх хутганд хүрэхэд Эван шууд л түүний гарнаас хутгыг шүүрэн авч түүнд хоолыг нь жижиг хэсгүүд болгон хувааж өгнө. Дараа нь Эван юу ч болоогүй мэтэ буцаад өөрийнхөө суудалтаа суун хоолоо идэв. Одоо өмнөхөөсөө ч илүү бохиндсан Лили хоолныхоо үлдэгдлүүдийг шидэж эхэлснээр энэ үйлдэл нь эцэстээ Эваны дэвчээрийг нь барлаа. Улмаар Эван түүнийг зойрлогоо ор нүднээс минь даалдор хэмээн загнаж түүнийг зойрлоо оруулна. Оройн Эван түүн дээр дахин ирж Лили давчирсан бие тамирын хувцсыг өмсөх хэмээн даалгав. Лили хувцаа сольж өмссөний дараа Эван гүйлтийн замыг асааж бэлтгэл хийхийг шаардлаа. Лили дасгалаа хийж байхад Эваны ах нь түүнийг шалгахаар зочлоно. Эван догтлсон байдалтайгаар Кэтрин буцаад ирсэн. Одоо тэр доор дасгал хийж байгаа гэж ахтаа хэлэх нь тэр. Гэтэл ахын санаа зовлт нэмэгдэж Эваныг эмээ уухаа болсон байна хэмээн зэмлэв. Ах нь Эванд эмчилгээ хийлэг гэж хэлснээр өөрийгөө 100% цоо ируулах гэж боддог Эваныг гомдооно. Эндээс Эван делюзийн буюу худал зүйлд өөрөө итгэж бусдад итгүүлэх эмгэгтэй гэдэг нь тодорхой болно. Улмар ах トゥ хоёр маргалдаж ах нь сэтгэлээр унсан байдалтай явлаа. Удалгүй Эван зойрлууга Лилиг шалгахаар буцаж ирээд авгаах нь сая ирсэн гэдгийг санамсаргүйгээр хэлв. Үүнийг сонсоод Лилид итгэл найдвар төрдөгч харамсалтай нь ах нь хэдийнэ явчихсан байснаар хэтэрхий оройтсон байлаа. Энэ үед Лили Эваны бодолтой нийцэхэр шийдэж авгаахтайгаа уулзмаар байна гэдгээ хэлнэ. Эван түүнийг усанд ор гэж хэлснээр Лили явхад хөрөгчөн дээр Эван болон жинхэнэ Катрины хамтдаа авуулсан зураг харагдана. Лили усанд орж байхад Эван ор засах ба одоо тэрээр төөрөгдөлтөд бүрэн автсан болохоор Лилиг түүний охин Кэтрин гэдэгт бүрэн итгэлтэй болжээ. Сонголт үлдээгүй Лили охиныхон дүрд бүрэн орохоор шийдэж Эванд тэрвэрлэн Кэтрины даашинзыг нь хүртэл өмсөв. Дараа нь Лили Кэтрины эцэг эхтэйгээ авуулсан зураг болон түүний өдрийн тэмдэглэлийг оронд оруулсан оллоо. Тэрээр өдрийн тэмдэглэлийг хэсэг хугацаанд уншиж удалгүй унтлахын өрөөнөөсөө гарч нууцаар орохыг оролдоно. Энэ үед ногоо хэрчиж байсан Эван түүнийг анзаарч хайчих гэж угааг нь асуухад банцсан Лили түүнд тусламж хэрэгтэй эсхийг асуув. Эван түүнийг гал тогондоо авчран ногоо хэрчүүлснээр Лили үргэлжлүүлэн охиныхон дүрд тоглохоос өөр арга байсангүй. Хэсэг хугацааны дараа Эваныг түр явсан хойгоор Лили дахин нууцаар гарах гэсэн ч бүтлгүүтэн. Энэ удаад Эван түүнийг буцаагаад унтлахын өрөөндөө ор гэж хэлснээр Лили өрөөндөө орлоо. Арга мухарцсан Лили Кэтрины өдрийн тэмдэглэлийг илүү дэлгэрэнгүйгээр уншиж эхлэв. Лили өдрийн тэмдэглэлээс Эваныг хитэх хяналт тавьдаг зарчимч хүн гэдгийг нь мэдэж авах ба охин нь нуугдаж тоглож байгаад баригдах зэрэг энгийн зүйлд ч бүтлгүүцснийхэн төлөө шийтгдэг ажээ. Мөн тэрээр Катриныг байнга л бэлтгэл хийхийг шаардаж тэмцээн давраг бол хэмээн тушаадаг байна. 12 настай охиноороо хитэх бэлтгэл сургуульд хийлгэх нь тохиромжгүй тул үүнд нь эхнэр нь байнга л уурлаж Эван эхнэртэйгээ байнга л маргалддаг байж.
Лили тэмдэглэлийг үргэлжлүүлэн уншиж байхдаа Кэтрины сарын тэмдэг ирэхэд Эван үүнийг сайн ойлгоогүй учраас хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байсан гэдгийг олж мэдэв. Улмаар Лилид нэг санаа төрлөө. Тэрээр Эвантай уулзаж сарын тэмдэг нь ирсэн болохоор ариун цэврийн хэрэглэл өгөхийг хүснэ. Эван ариун цэврийн хэрэглэл худалдаж авахар болж тэрээр явхаас өмнө Лилиг зойрлоо бууж дасгалаа хийх хэмээн даалгав. Зойрон дохдоо Лили өдрийн тэмдэглэлийг уншиж байгаад Эваныг эргэж ирэхэд өөрлөгөө ус асгаж хөлдөрсөн дүр эсэглээ. Эван байшингийнхаа гадаа байхад Нийл ирээд түүнээс алгуулсан найз охиныг нь харсан эсхийг асуув. Лилигийн зургийг харсан Эван гүн төрөгдөлтөд автсан болохоор ах нь Нийлийг өөрийг нь сэтгцэн эмнэлэгт аваачуулахаар явуулсан гэж сэжиглэв. Улмаар Эван Нийлийг явахыг шаардаж цагдаа дуудана хэмээн сүрдүүлснээр гайхсан Нийл тэр даруй явлаа. Дотор ороод Эван Лилигийн өндрийг нь хэмжиж үзээд түүнийг Кэтринаас намхан байгааг нь анзаарснаар цочирдож гайхна. Энэ үед Лили үлмээ дээрээ зогсож өөрийгөө өндөр болгов. Дараа нь Эван түүнийг дээс үсрэг гэхэд байнгын л түүний хэлснийг хийхээс залхсан Лили Эваныг зохиж унгаагаад дээсээрээ гуйцсаар. Тэгээд Лили түүнээс өрөөний түлхүүрийг өг хэмээн шаардахад Эван түлхүүрээ өгөх гэж байхдаа Лилийн бугуунаас нь барьж түүнийг унгаана. Орон Лили өдрийн тэмдэглэлийг дахин уншиж байхдаа Эваны эхнэр автын ослоор амиа алдаж Кэтрин Эван хоёр хоёулахнаа үлдсэнийг мэдэж ав. Дараа нь Эван түүнийг оройн хоолоо ид хэмээн дуудснаар Лили хоолны ширээний ард суулаа. Хэдийгээр Эван Лилид зодуулсан ч гэлээ түүний төлөө байнга л хийдэг зүйлээ үргэлжлүүлэн хийсээр. Энэ үед Лили хийсэн зүйлдээ баг зэрэг харамсаж Эванаас уучлалт гуйна. Хэсэг хугацааны дараа Лили Эванд сургуультай явах хэрэгтэй. Учир нь сургуулийн амралт удахгүй дуусна гэдгийг тайлбарлав. Гэтэл Эван түүнийг гэрийн сургуульд хамруулах гэж байгаагаа хэллээ. Оройн хоолны дараа Эван түүнээс Кэтринтэй тоглодог байсан шигэ нуугдаж тоглохыг хүсэв. Лили тоглохоор шийдэж тоглож байхдаа гэмтсэн дүр эсгэн. Үнэн дээр энэ нь Кэтрины өдрийн тэмдэглэлийг уншиж өөрөө тэмдэглэл хөтлөхөд илүү цаг гаргах зал байлаа. Нэг удаа генетэ газар хөдлөхөд Эван аюулгүй байдлын үүднээс Лилиг гадагшаа гаргах ба дараа нь тэд газар хөдлөлтөөс болж эмх замбраагүй болсон гэрээ цэвэрлэнэ. Энэ үед Лили Эваны тэмцээний барайнд орж буй ялалтын агшны зургийг олж харахад Эван түүнд охиноо өөрийнх нь замналыг үргэлжлүүлж хөнгөн атлетикийн тамирчин болоосоо гэж хүсдэгэ тайлбарлав. Маргааш нь Эван Лили хоёр гадагшаа гарч Лилиг гадаах талбайг тойруулан гүйлгэхэд тэрээр дахин зогтаахыг завдна. Лили төмөр хашааны гинжийг чадхаараа зогтөгч амжилт олсонгүй. Улмаар Эван түүнийг дарж унснаар энэ удаад Лили жинхнээсээ шагаага бэртээлээ. Гэмтлийнхээ улмаас Лили зогтаах төлөвлөгөөгөө хойшлуулахар шийдэж эдгэснийхээ дараа илүү хурдан болохын тулд өөрийгөө сургана хэмээн өөртөө амлана. Энэ хугацаанд тэрээр Кэтрины дүрд тоглосон хэвээрээ байлаа. Цаг хугацаа өнгөрөхөд Лили Эваны хийлэгдэг бэлтгэлд дасаж эхэллээ. Үүнийхээ хажуугаар тэдний харилцаа ч дотн болж Лили Эванд яг л төрсөн аав шигэ ханддаг болсон байлаа. Улмаар Лили Кэтрины бэлтгэлийн рекордыг нэвтснээр Эван Лилигээр маш ихээр бахархав. Хожим нь Эван түүнийг хөнгөн атлетикийн тэмцээнд бүртгүүлснээ хэлж тэдэнд бэлтгэл хийх 7 хоногийн хугацаа байгаа гэдгийг тайлбарллаа. Үүнийг сонсоод Лили тэмцээндээ бэлтгэхдээ үнэхээр догдолж байгаа бололтой. Нэг орой Лили унтаж байхад Эван түүн дээр хурж ирээд Кэтрины ээжийг үхэлд хүргэсэн ослынхоо төлөө уучлалт гуйна. Эндээс Кэтрин ээжийнхээ үхэлд Эваныг буруутгасандаа гэрээсээ явсан гэдэг нь тодорхой болно. Өглөө нь Лили дахин нууцаар зогтаахаар оролдоход Эван түүнийг анзаарч өнөөдөр бүтэн амра гэж хэлв. Эван түүнд бэлэг өгч өнөөдөр түүний төрсөн өдөр гэдгийг хэллээ. Лили өрөөндөө очиод бэлгийг задалж үзвэл дотор нь ухаалаг утас байх нь тэр. Улмаар Лили шинэ утсан дээрээ найз залуу Нийлийн дугаарыг оруулаад хадгална. Энэ үед Эван төрсөн өдрийн бялуу авахар явлаа гэдгийг хэлв. Эван хөдөлсөний дараа Лили энэ боломжийг ашиглан гадагшаа гарч эрхчлөөтэй гихч нь гүйлээ. Хэсэг хугацааны дараа Эван буцаж ирээд тээшээ нээх үед өөрийнх нь төрсөн охин жинхэнэ Кэтрин гэртээ ирсэн байх нь тэр. Гэсэн ч Эван гайхаж юм бодсонгүй. Шууд л түүнд авчирсан зүйлсээ өгч тэд байшинда орцгооно. Харин Кэтрины хувьд аав нь өөрийг нь яах вэ гэж бодож байсан болохоор зүгээр юу ч болоогүй мэт байгаад нь гайхсан бололтой. Эван түүнийг өрөөндөө ор гэж хэлээд төрсөн өдрийн гинтийн бялууга бэлдэв. Гайхаж хэргэлдсэн Кэтрин өрөөндөө ороод ширээндээ суугаад өдрийн тэмдэглэлээ олж харна. Тэрээр өдрийн тэмдэглэлийнхээ хуудсыг эргүүлж байхдаа өөрөө огтоо бичээгүй тэмдэглэлүүдийг олж харлаа. Гэтэл Лили зүгтаагүй байж таарах ба
тэрээр эцэст нь Кэтринтэй нүүр тулав. Лили өөрийгөө Кэтрины залуу хувилбар нь түн шиг хувцлаж, хооллож, амьдарч, амьсгалдаг. Мөн Кэтрины бэлтгэлийн рекордыг нь эвдэж чадсан гэдгээ тайлбарлахад Кэтрин гайхаж зочирдох нь мэдээж. Тэгэд Лили энэ шинэ амьдралдаа хэрэг аз жаргалтай байгаагаа хэлснээр Кэтриныг айдаст автуулна. Лили Кэтриныг Эвнийг орхиснороо түүний сэтгцэд өөрчлөлт оруулж өөрийг нь барьцаалахад хүргэсэн хэмээн буруутгалаа. Үргэлжлүүлээд Кэтриныг автын ослын дараа аавыгаа орхихын оронд түүнд дэм болох ёстой байсан гэдгийг хэлв. Лили өөрийн аваасаа илүү Эваныг хайрладаг болсон ба Кэтриныг мангас шиг автай байх ямар байдгийг мэдэхгүй. Лили Эвантай байхдаа эцэг хүний хайр халамжийг мэдэрсэн. Тиймээс одоо Лили Кэтрины дүрийг эсгэхээс татгалзаж өөрөө жинхэнэ Кэтрин болохоор шийдэж хутга аван Кэтриныг хутгалж түүнийг хөнөөх нь тэр. Лили өрөөнөөс гарч ирэхэд Эван түүнд төрсөн өдрийн бялуу өгөх ба тэрээр лаага үлээгээд ааваасаа хамтдаа гадуур зугаалахыг хүснэ. Лили жолоогоо барихаар болж тэрээр хөдлөхөөс өмнө утсан дээрх найз залуу нийлийнхээ дугаарыг устгав. Ингээд Лили хайртай аавтайгаа шинэ амьдралынхаа зүгт хөдөлж хүчрхийлэгч ааваасаа зүгтаасан охин, хайртай охин нь зүгтаасан аав хоёр нэг нэгнийхээ дутууг нөхснөөр кино төгсдөг.